За 10 сая төгрөг их мөнгөтэй. Мөнгө гэдэг чинь өөрөө аяга заван штэ. Ер нь бол тэ ингээд амар олон сая төгрөг болоо сурцсан тэрбум маань олоо сурцсан хүнс. Тэр үедээ мэдгүй амар долгоноол. Тэгээ тэрийг бариад би орсон гэдэг юм. Чихэд ингээ хиндэж уулзаагүй юу ч үдээгүй байгаад зай санагдаж байна. Бүгдээрээ сайн уу? Хөхтэй стартапын 3 дахь дугаар та бүхэнд хүрч байна. За, стартап хийхин өмнө биднэрт ямар ч тач ингээд хов хааснаас л эхлэхгүй ямар ч тач ингээд нэг тодорхой хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тэр хөрөнгийг басгахын тулд одоо хөрөнгө оруулалт авах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт авахын амар хэцүү тохиолдолд шууд нэг хүн дээр гүйцэж маяг бэлэн чамд мөнгө өгчихгүй. Тийм учраас тэрний өмнө ингээд хэрхэн ямар процесс өрнөдөг юу тохиолддог тий хүчтэй хэцүү юу тохиолдонд тэр олныг одоо өнөөдөр яг манай 3 яг өөрсдийнхөө туулсан мэдэрсэн болгоныг та бүхэнд хуваалцаж зөвлөгөө өгнө. Ингээд манай бол дээр очив. За хүрээд ирсэн. За 12 бохоо. За өнөөдөр дэлээ халаад өгье. Би одоо ам хэлээ чинь урч тасна. За өнөөдөр галын улаан шугамн дээр байгаагүй учраас тийм нэрээ галын улаан шугамн дээрээс энэ 3 өнөөдөр хөрөнгө оруулалтын тэр их ноён оргил мацаж хөрсөн тий энэ бүхнийг манай ихнэр галсан баха. За өнөөдөр бид нөгөө хөрөнгө оруулалт авснаа шууд ярьчих амар хайр шттэй дунд нь амар их юм бол хэдэн нэг жилийн юм бүү юм болж байгаа амар хайр. Тийм болохоор яг хөрөнгө оруулалт авахын өмнөх нэг жилдээ яг за одоо ингэ бодъё заяа зөв төсөөлье. Ингээд зааг нэг бизнес эхлэх гэж байгаа заяа. Одоо юу гэдэг клип хийдэг гарч болт юм уу те гинжтэй авах махч болт юм уу. Тэгвэл чи хамгийн түрүүнд одоо ханаас хөрөнгө оруулалт яах вэ? Тэр салбарыг сонирхдаг хүнээс л хайх байх та. Тийм дээ дуулалтартай хүмүүнээс те. Тэгмэд би болохоор нөгөө нэг анх сайт нэгтээ мэдээж ингэ хүнд чинь нэг нүдэн баримжаа байна штэ те. Одоо тэгэхгүй ингэ шууд л би хөрөнгө оруулалт тань. Би хөрөнгө оруулалт гэдэг үг анх мэдэхгүй штэ яг үнэлэхэд. Тэгэл ингээд ямар ч байсан ингээ хүмүүстэй уулзаад хийж байгаа маа хэлэхээр залуучууд юу хийж чинь ингээ дэмждэг юм ингээ нэг гогцоо олоод тавцсан. Тэгэл намайг ингээ дэмж хүнийг би ингээ амар инээдтэй хүмүүс харсан заяа. Одоогийн ингээ амар том хүмүүс за. Тэр үед энэ хүмүүс том байгаагүй. Би яагаад ч ингэ том болсон. Нэрийг хэлж болох юм уу? За тийж байгаа. Тэгэл би яг хөрөнгө оруулалт авахтаа нэг 4 хүний нэрт хожиглол тэгэл хийж байгаа маа ингээл бичээл. Тэгээ нөгөө хамгийн гол нь юм лээ хүн үзүүлэх юмаа бэлддэг штэ одоо хөрөнгө оруулалт авахтаа. Тэгэл хөрөнгө оруулалт татахтаа тэрийг ингэж хөрөнгө оруулалт гэж нэрлэж мэдхгүй зүгээр надад нэг офис хэрэгтэй байгаа маа нэг 4 компьютер хэрэгтэй байгаа маа гэдэг тийм хүлийн хэлсэн шүү дээ. Нэг тэр чинь хүмүүс ингэж ер нь аль мөнгөтэй хүмүүсийн нэг ийм арга байт юм билээ нөгөө өөр дээр нь зориод ирсэн хүмүүсийг аргалах нэг арга байт билээ. Төслөө бичиж дээр шүү дээ. Яг болох төслөө бичиж дээр шүү дээ. Сайхан бичиг өрөө дээр тэгэлс асуудалгүй гэл. Тэнгүүд нөгөө юм чинь ингэж төсөл ингэж Google-ээс хараад ингээл тий хэвийн ингээл оруулаад гэхдээ тэр бол одоо бидний нөх хэлдгээр бизнес модель гэдэг юм ойлгоог болохоор тэр яг төсөл гэдэг юм ямар вэ гэдэг мэдэхгүй байхгүй. Тэгэл би хамгийн эхлээд уулзсан хүн мэдж байгаа шүү дээ. Одоо ерөнхий сайдын ажлын албатай уулзсан гэдэг. Тэгэд энэний утасны дугаарыг Facebook-ийн пэйжээс олж авч байгаа байхгүй ингээд. Пэйжээс нь олж аваад тэгээд нөгөө юу яагаад пэйжийн дугаарлалтаа сайн байна уу? Би ингээд Z2-ийн төлөөлөө амаг. Яа гэвэл тэр үчи нөгөө Z2-ийнхэнтэй алсын араа 2050 гээд энэ хүүхдийн ордонд дуулсан болоод захгүй. Тэгэхээр наадтайс яг уулзах юм яг зөв юм байна гэж бодоод би зөв хүнтэйгээ уулзсан юм байна. Манай сайтыг дэмжих юм байна гэж бодоод тэр үед 10 сая төгрөгийн төсөл бичсэн заяа би тэрийг юу гэж бичсэн бэ гэхээр заяа офисын төрөлсөн чи яах чам 380 мянгаар бичсэн заяа. Чи яах гэдгийг мэдэхгүй заяа тэгэл чи хойжлын өмнө шүү дээ. Тэгээд 380 бичсэн. Тэгснэ компьютерыг 500 мянгаар бичсэн заяа. Би одоо ингээд санаад байгаа хгүй. Нэг компьютер юу? Тий, тэгээд өчтөр энэний тухай ярих болохоор юмнуудаа ингээд эргээ үүсэн чи. Тэгснэ хүмүүсийн цалин байлангаа огч хингээгүй. Тэгэл ингээл 10 сая төгрөг болгоцсон заяа. Тэгтээ тэр нь бүр жилийн төсөв мөсөвтэй ингээ хүргэцсэн заяа. Урсгал зоотол 50 мянга цанга гэсэн заяа. Тэгээд тэрийгээ бариад очих гэсэн
гарсан чинь бүр ингээд зал. Тэгтээ ихлээд амар найрсдаг мэсгэлтэй өөд за миний дөнгө хүрээд иргээл ордны хажуудад хүрээд ирээд чирүүгээ залгачих малгачих гээл. Тэгээд би ч өөрийгөө нөгөө шууд тэр тухай нөгөө хэрэг ирлэх газрын дараа нь гойсон болохоор шууд л өөрийгөө уулзна гэж ботцсон. Тэгсэн чинь уулзуулаагүй. Тэгэл ямар ч гэсэн нэгд өдрийн өглөө дөрөвд өдөр байсан чинь нэгд өдрийн өглөө хүрээд ирээ гэл. Тэгэхэд өөрийгөө хөрөнгө оруулалтын мөнгө авах юм биш мэдэхгүй байхгүй. Зүгээр л миний төслийг тийм намайг дэмжээч л гэдэг үгтэй. Яагаад гэвэл хүн чинь ингээд шууд эхлэж байхдаа нөгөө хажууд нь ч юм уу ингээд хараад үлгэр дуурайл авах хүн байхгүй бол би одоо нэг стартап хичээд хөрөнгө оруулалт авах юм мэдэхгүй байхгүй. Тэр тусмаа ингээд дөнгөж нат шиг те одоо ч ингээ хүмүүс шууд хөрөнгө оруулалт бонд те хувьцаа аав мав гэдэг болохоор тэр нь яг юу юм бэ юунд хэрэгтэй юм бэ гэдгийг зааж өгөхгүй байхгүй хүмүүс хөвчлэн миний анзарч байгаа. Тэгэл би тань намайг бодё. Ингээ юу ч байхгүй шүү дээ. Тэгээ сайтаа бичүүлсэн. Тэгснэ маргааш очихоор ингээл бараг л надаа ингээл бай гэл мөнгө өгч юм шиг бодож байгаа байхгүй. Тэгэл нэг юм канаанд болоод нөгөө надад нэг цэгэр дэлгэдэг шүү дээ. Тэрийг өмссөн заяа. Тэгээ за тийм хогийн хүүтэн үе за. Тэг ингээ дулаахан юм шиг хүүтэн юм нэг күртгнээс арай гараагүй ах тэр хаврын үед би ингээд цуваа өмссөн заяа дээлэн дээр. Тэг ингээл өглөө 6 цагт босоод ингээл үсвсээ угааж байгаа байхгүй ингээл ямар ингээл тослогчсон үстэй. Тэгэж бодоод тэгээд үсээ угаагаал ингээл хойноо боож моол нүд мүдээ будаал хэлж чадаа ойлтой нүуний будам байхгүй яг шаригдсан үесэн чи тэгэл хэрэндээ өөрийгөө гоё л тэр үедний гоё юм маск зүтггүйсэн заяа. Тэгээд тийм үү. Oh my god. Тэгээд хэрэндээ дайжгүй болол ингээл амар чухал өглөө яг ингээл 30 минутын өмнө очиод ингээл зогсож байгаа хгүй. Тэгэл ингээл 500 төгрөгтэй за кофе шоп харагдаад байгаа хгүй. Тэгэл ингээл 500 төгрөгтэй буцах автобусны мөнгөтэй л байгаа хгүй. Тэгээд багш нарын автобусны буудалтай буугаад ордноор баталгаал ингээл амар чухал нөгөөдгөө задгаж уцаа. Ингээл та ямар хувцастай явснаа тэгэр дээлтэй тэгээд урт цом өмс хүү харуул аюу мөнгөлөл охин зэ энэ бичиг барьсан зэ тэгээд нөгөө цөмөн дээр салхилгаа энэ шинэ хүндрээ бичиг таасан тэгээд нөгөө гиз мэдсэндээ наагаа зэ тэгээд ингээл хаднууд мадбад гэрийнхэн найзлуумалуудаа бүгдэнд нь одоо би миний хөрөнгө оруулалт бүтцэн би одоо ингээд бүтцэн маргааш нөгөөдөр эхлэнгээ хилцэн зэ тэгэл ингээл ортны садан дээр цагийн зайтай залгаж явах хүнрээс ойрхон залгаад ээж болох. Тэгэхээр гоё мөнгө ордны арын сандал дээр суугаад даарч байна сүүлрэг юм. Тэгээд ингээл залгасан чинь одоо их ч н оруулаа гэх. Тэгээд оруулаагүй за. Тэгээд дахиад би ингээд 2 цаг байсан. Тэгээд тэр дунд ингээд хүний гар чи ингээд даарад ингээд бээрээ хөрөө сүүлрүүгээ би юуны төлөө зогсож байгаа вэ гэж бодох шиг ингээд нас гоож байгаа. Үгүй алиугаа алдчихж байгаа. Тэгээд нэг юм намайг орднороо оруулах гал тэр нөгөө засгийн газрын иргэдтэй харилцах гэдэг рүү орсон. Тэг чи одоо сууд юм даа нэг амар яваасаа асуудыг тэгэл намайг ингэж харчаал заяа. Яг ч хинтээ уулзах чаа. Бараг чам шиг нэг оруулдаггүй дээ. Иргэнийхээ үнэмшлийг гаргаад ир. Тэрийгээ гаргаад ир, энийгээ гаргаад ир гэх. Яг нөгөө нэг цагийн хугацаатай явах нэг юм бичиг өгдөг. Тэгэл би нэг анх удаа нэг ордон руу орж байгаа тийм. Тэг би үүдэнд нөгөө нэг нямдарч готой зүрдэгхгүй. Тийм үү дандаа зургатаар хардаг хүндийг ингэ зүрхээр арьс мэрсний өнгө хараад амар санаар тэгэл ой бодоод тэгэл ороод нөгөө нэг хүмүүдэнд очсон чинь намайг цаг хүлээлгэсэн зэ. Тэгэл би ингэ хүлээлгэсэн да. Тэгэл өглөө гэрээсээ 8:30-г харсан ч өдрийн 1:30-д ингэ хиндээж уулзаагүй юу ч үдээгүй байгаад зээл санагдаж юм чи бүр олон үлсөөд гэж үлсэн тэгэл хүлээж аваад нөгөөчтэй уулзсан чинь нөгөөч нь нөгөө тэр хүний зөвлөх нь намайг нэг хөрөнгө оруулна гэсэн хүний зөвлөх нь юун дээр хүрээдэг ордны өсчин дээр хүрээдэг гэл. Тэгэл би анх удаа төрөө орд оруулна гэж явж үзэж байгаа хгүй. Чи ингээл замдаа энэ талтай амар гоё ресторануудтай паб маблаа юмжмаа шиг тэгснэ нэг юм цайны газартай маникюртай өсчинтэй бүр ингэ моол шиг бүр тэгэл би ийм байд юм уу гэж бодоод тэгэл өсчин рүү нарсан чинь миний нөгөө өдөр шөнөгүй битсэн тэр төслийг маань ингэснэ. Тэг хит хэрэгтэй ингээхгүй юм би. Их чи 10 сая хэрэгтэй. Гэхдээ 5 ч байсан боломж шиг хөрөхтэй. Тэгэл тэгсэн чи ингэж харснаа. За ойлголоо. Би хэлээ. Тэгэд ирээд халбаа барь. Одоо явчих гээл. Тэгэл гарч ирэл би тайл аймаг удаан суусан за. Халбаа хэлээд үгүй гэхдээ яаж авах юм ингээ аим том мөнгө аваад шууд ингээ бодсон. Бараг л тийм бодож штэ өөрөө хувьдаа. Тэгэл гин цайлган байж тээ. Төслөө хэрэндээ өөрөөр амар сайн бичсэн. Хүмүүдийн нөгөө нэг энэ яг энэ улс төрчдийн нэг юм нэг хүнд итгэл үнэмшил төрүүлэх гэж хэлдэг юмнууд байдаг штэ тий. Хийгсэн залуучуудыг би ингэн тийм юм. Тэр чинь яг бид нар нөгөө нэг амар худлаа гэдгийг мэддэг хэрнээ яг юм хийх гэж авах хүн тэр чинь амар итгэл үнэмшил төрүүлдэг юм билээ л дээ. Тэгэл окей гээл
тэгэл амар сонин нэг байж байгаа юм яарч байж байгаа л харьсан л да. Тэгээ яг энэ байдлаараа би за 10 хүнтэй лав уулцсан заяа. Яг дэмжин гэж хэлсэн. Тэгээ бүр яг тэр төслөө янзлаасаар эсвэл хөөцөлцөөр байсан ингээл уулзаал яваад байгаа байхгүй. Тэнгүүд энэ донд ингээд нэг хүн ингээ хин нэгнээс би асуух хэрэгтэй байсан байхгүй. Би асуугаагүй миний амар алдаа байсан. Энд чи хөрөнгө оруулалт татчих байгаа бол миний хийж байгаа ажил нэ. Ийм үр дүнтэй. Надад яг одоо энэ хэрэгтэй. Та энийг өчмөл танд иргүүлээд би энийг өгнө гэж. Төсөл гэж энийг хэлээд байгаа хгүй нэг сүртэй юм биш. Эхлэх хугацаатай дуусах хугацаатай. Тий. Төсөл одоо чинь тий чи маадгүй одоо нэг ундааны газар юу баблтины газар нэгж байгаа бол тий ч юм уу тий одоо хамгийн ингэ жишээ хаанаас юм аахгүй хэр удаа үргэлжлээд ашиг гарч ирэх юм бүхний юм тодорхойлж ижил хүн хөрөнгө оруулна. Энийг би одоо нэг тийм мэддэг хүнээс нь асуух хэрэгтэйсэн байгаа тохиолд. Тэгээд энийг хүн илэрхийлж чадахгүй зөрүүлээ хүмүүс надад юу гэхээр мэдэхгүй. Энэс миний хуцаа алцсан амар их юмсан. Тэгээд яг энэ байдлаар миний одоо хамгийн одоо бүр нөгөө санаанаас гардгүй нэг юм юм л үү. Тэгээд нөгөө хуцаа урталж магадгүй хэрвээ орцоог бол би нөгөө цомонд оруулах аа ярин зэ. Тэр дараа тэгээд тэрийг хуцаа хэрвээ нэг амар самжирчихгүй л гээ за. Тэр нөгөө нэг гэхдээ төсөл хүмүүс манайхаа аим нөгөө том юм бодоод идэхтэй ингээл хідэн нүүр ингээ юм шивэл Excel дээр ингээ яаж магаал хийх ёстой гэж бодоод идэхтэй төсөл нөгөө юм нь яг тодорхой байх том үзсэн байна. Сако дээр мэдсэн дээ. Тийм. Нэг ясаа ог мэдээстэй тэр ээж гахсан сако дээр нэг за сүүл рүү угсаж чадахгүй мэн гэдэг өөртөө олж чадахгүй мэн чаддаг хүнээр нь хэлийгээд нэг эдийн засагч дээр очиад бүр мэрэгчлээ. Тэгэл нөгөө нэг төслийн шивэд юу гаргаж ирэл хэсэл гаргаж ирэл шивлээ. Бэлэм юунээр тий ингээл хуучин төсөл байсан юм даа. Тэгсэн тэр одоо бодохоор одоо баг төрийн байгууллагын тийм төсөл иддэг баг тийм яг тиймгүүд ингээд гаргаж ирсэн битэрсэн байлаа. Компьютер хийдэг нүний хар гэлээ. Би тэр шууд хараад таусаа яа. хийлээ тэр битэр юу ч хүмүүст ааны гитээс нэг аим ихтгэл байж юу гэсэн компьютер л аваад хэлээ. Тэгэл тэр үнэл хэлж байгаа. Тэгэл энэ гэснээр энэ Cambridge ингээд барангууд доор дотоодын мэрэгтэйг тэрийг хүртэл бичих хэрэгтэй мэрэгтэй гэл амар танд төхөөрөмжчээл тэгсэн маркетингийн зардал гэснээр сард сая 500 гээл зөө. Өөртөө бид нар их мөнгө штэ одоогийн байдал чиг гэл маркетингийн зардал сая 500 гэл. Тэр бараг 70 хэдэн сая төгрөг юм гарууд цэнтэснээ тэрийг тэгшилж мэтлээ. Тэр ахаа. Тэр ясаа хэд олоод тэгшлээ гэдэг. Одоо яхаа тэгэл нэг 76 сая их бүр 450 мэ болсон чинь 77 болоо тэгшилж байгаа хгүй. Тэгээ тэрийг бариад би орсон гэдэг юм. Тэр чинь нөгөө нэг юу юм бэ л дээ яг нэг амар ингээд нөгөө тасралтгүй үйл ажиллагаа явуулах нэг тийм ингээд нэг компани бүр том компани хэмжээнд одоо ингээд хэрэгтэй юу гэдэг юм те тэр олон шингээсэн тэгэхээр бас нөгөө стартап болон ялгаа юугаа бас өөр байх юм те нөгөө хүний нөөцийг бүрдүүлэлт хийх яаж би тэгтээ яг олон улсын төслүүдийн тийм юм хөрнүүдийг харж ирсэн л та бид нар ч юм бол яг стандарт гэж байдаг. Тэнгүүд яг стандартын дагуу хийх ёстой тийм юмыг л одоо тойролт хийх гэсэн. Тэгээ тэр хамгийн гол нэр олон улсын чинь нөгөө өрсөлдөө шалгарсанд нь мөнгө шууд гаргаж өгдөг төсөл байгаа байхгүй. А бидрэх чинь болохоор стартап болохоор тий нөгөө амжилтанд хүрэх үгүй тодорхой биш. Тэгээд яг нөгөө бизнес модель гэдэг юм а тас бариагүй үед бол хүн дээр тэгж барьж авах аюу тийм сонирн байгаа. Тэгээд нөгөө бас юм идэхгүй нь л бас нэг давуу тал гэх юм байхад тэгээд итгэлтэй барь орчих. Одоогийн төвшөнд яг тийм юм бичээ өөрөө орох юм бол над дээр тийм хүн аваад орох юм бол би л энэ болоогүй нөө яах юм. Би тийм нөгөө хүмүүстэй уулзчихтаа хамгийн гол ингээд одоо бодохоор яг нөгөө өмнө нь хийжсэн ажлуудаа ч юм уу яриад нэг тийм нэг хүндний хийсэн юм чинь тэгээ хийж ярьсан юм тийм да тэгээ ярьсан болохоор арай дээрсэн зэ. Тэрнээс яг ингээд манаал ингээд нэг би ингээд нөгөө хүмүүстээр орж банк тоолноо тэрийг уншаад байгаа хгүй. Сая юу гэж яах вэ? Энэ дээр юу гэж яах вэ? Яах вэ хөөе. Тэгээ сайжруулаад яваад байгаа ш тийм ингээд эхний үедээ уулзсанаас 5 хүнтэй уулзсан бол хамаагүй сайн болсон гэж таарал. Тэгээ нөгөө нэг л зүйлийг юусоо хэлээгүй зэ. Би хөрөнгө оруулалт авах гэж байгаа гэдгийг би хамгийн сүүлийн 2 хүнтэй уулзтал хэлсэн. Хөрөнгө оруулалт авах гэж байгаа гэдэг санаагаар. Тэрний өмнөх хүмүүстэй уулзтал намайг дэмжиж хэлсэн юунд дэмжих гээд байгаа тий. Юугаар дэмжүүлэх гээд байгаа. Тэр хүн яасан ч гэж дэмж хөстэй тий. Тийм бас баг мөнгөч биш. Тийм байдал үүсгэсэн баггүй. Тэгээд бас ингээ нөгөө хийх юма тодорхой болгоно нөгөө сайн судалгаа хийхгүйгээр шууд ингээл мөнгө зоогол тий ингээл амар их мөнгө санагдаа 10 сая төгрөг их мөнгөтэй аль яг компани байгуулаа явах
авахд бол тэр чи их мөнгө бол биш хгүй таны төхөөрөмж авахд. Тэгээд энийг яаж мэдсэмгүй нөгөө сакой дээр гандангаар суулахгүй гэдэг. Сакой боо зүгтээ тэр гандангаар. Сайхан сэсгэлэх гэдэг. Угаасаа хөрөнгө оруулалт хөөцөлтэй явжсан. Тэгээд би тэр үед нөгөө нэг ном мэдэн лам 60 цагаан хоног уншсан. Тэгээд тэр үеийн нөгөө гандан тэр нөгөө нэг баасан лам уралжсэн уншсан. Оролцох хүн сако энэ бүхэн тэр түүхийн тэр үеүүдэд байсан гэж боддог гэж даруулсан. Тэгэл тэр ганангаас гарч тэр бичлэг нь одоо байдیں۔ Надад ингээл гандан хийсэн. Тэрийг гавсуулна. Тэгээд гарч ирээ компьютер лэнд ороод ихний бит өөр заяа. Бүр мэ гэж 10 цаасгүй жижиг. Хоол идэх дээд рүү орсон заяа. Танад бартер уу шин түрэн компьютер аваалаа. Хитүү энэ асуу. Хамгийн гол нь өөртөө нэг тийм амар ихтэй тий. Тэгснээ бүр ингэ заяа. Нэрийн утсан авснаад утсан нэрийн нэмэр гэсэн. Өмнө саналаа явуулж байгаа. Өмнө саналаа явуулж. Сэмэзэд яв үлдээгээд үү. Твиттер ингээд нөө тэр чи зүгээр л телевизээр ингээд асуувал пүү ямар үнтэй энэ гоё юм шүү тэр гоё юм биш үү гэл. Тэгээд бас нэг барагцаа авч байгаа хгүй. Одоо бодохоор тэр чи өөрөөсөө тэр үедээ нөгөө судлаа хийж байгаа гэж бодоогүй ч гэсэндээ юмны өмнө асуугаа бас тэгээд дээлгүүл ороод ийна гэдэг чинь судлаа хийгээ явж байсан. Нэг талаараа тий. Тэг нэг талаараа судалгаа гэдэг. Тэгэл энэ яаж яах юм шүү дээ. Одоо Монгол нэг амар хэцүү байдаг. Ингээл те хөрөнгө оруулалт авч байгаа залуучуудыг хүлээж аваа албан сургуулиудаа те шалгаруулаад ингээл юмны хийлийн эдийн нэг тийм дэд бүтцүүрсэ байхгүй. Ингээл яг л одоо өөрөө л ингээл махаад нэг хийгээд чамаагүй зүтгэх зүгээр арга юу гэсэн. Энийг ер нь бас ингээд аягүй бодоод тахлаар одоо ингээд манайх ч ингээд хөгжиж байгаа орно шүү дээ. Ихтэй сургуулиудад ер нь айлч ямар ч мэрэгжлийн юм оюутнуудад бас нэг төслийн нэг юм заадаг ч ойлголттой. Ямар ч тийм заадаггүй зав. Би ч бас ингэ нөгөө бас оюутан бахтай ингэ нэг хитэн бүлэг хөөхтүүд ингэ нийлээд хөдөө жоохон яам ингэ нэг төслийн юу зарлцсан байхгүй. Тэгэхээр бас ингээл хуучин юм хараал заастаа өөртөө ихтэй яста төсөлтэй л гэж амар том юм төсөөлөд бичээл орсон чинь үүднийх нь хүлээж авдаг хүн ингэ бас ганц хоёр цаас ингэ харж харсан. Ямар амар оюун галцсан бэ? Юуны анги юм бэ? Юу ямар юм бэ? Юугаа таа юм? Тэгэхээр нөгөө бас нөгөө жоохон ойлголтой байх тулд бас нэг жоохон нэг системд нэг тийм оруулж өгөх хэрэгтэй байхгүй. Тийм шүү дээ. Бид хэд л ингээд нэг хойноос нь ингээд нэг алдаг хоног яваад байгаа болохоос биш хүн болгонд бас нэг бичлэг толгойд ирэн гэрэл асдаг та. Тэрийг нэг янз янзын төсөл болгоход нь бас нэг тийм хэрэгтэй байхгүй. Хөргөндөд гарах юм бэл юм. Тэгээд бас нэг юм ийм юм бэлээ. Одоо би бол сайтны чи энийг стартап гэдэг яа амар шин юмсэн дээр. Тэг хаан сүнгөлх юм. Хин ашигтай, хин хэрэгтэй наач. Юу ч үдээд сэтгүүлчийг төгсөж байгаа энэ жил болгон төгсөж байгаа мянган хүүхдийг ямар ч хэрэггүй юмар төгсөж байгаа юм дээ. Төгссөн байгаа 2000 сэтгүүлч ямар ч хамаагүй хэрэггүй юмар хийж байгаа юм дээ. Амарсан хүмүүс их наа чи яаж мөнгө болох юм? Хин хэрэгтэй наа чи бизнес мөн үү зүг үү гэл амар тэгдэг. Хүмүүс юу гэсэн юм бэ? Амар гоё Аз алдартай TV-гээ шоутай болмоор энэ дээр бизнес мөн үстэй миний бизнес мөн шоуны зах зээл дээр. Тэнгүүд энийг ингээ хүмүүс ерөөсөй ойлгодгүй төсөл гэхээр заавал нэг бол нэг тийм бичиг цаасны ажил гэж ойлгоод байдаг. Нэг бол одоо нөгөө уул уурхай тий хүнс энэ нөгөө гарт баригддаг юм гэж ойлгоод. Бүх юм чинь л одоо ингээ төсөл аахгүй тий. Төсөл гэдэг ингээ одоо би хүмүүст амар энгийнээр ойлгуулмаар байхгүй. Төсөл бичих гэж яад юм бэ маад юм бэ. Би бол эхлээд нөгөө эхний драфтанд ингээ нөхөж гэж хэлсэн аа. Үнэхээр хүн чаддгүй мэл яадаг вэ одоо тий төслийн менежерээр ажиллаараа туслахаар нь ороод тий ингээд багаас нь ингээд лаг менежерүүдийг харж сурахгүй бол жирийн хүн төслийн дуучин байсан драфтыг хараа шууд ингээд хийж чадахгүй амар хэцүү. Тийм болохоор юу гэсэн үг гэхээр чи юу хийх гэж байгаа юм бэ? Тэр чинь ямар үр дүнтэй юм бэ гэдгийг ингээд бичээд нөгөө талд нь үнийн саналтайгаа тий ийм мөнгө хэрэгтэй ингээд юм гэсэн юм байгаа төсөл ахгүй. Хүмүүс л нөгөө амар том юм бодоод боломжоо алдаа цаг хугацаа алдаад идэв шиг санагдав. Гэтэ нөгөө юу байдаг шүү дээ. Одоо жишээ нь ямар үр дүнтэй юм бэ гэдэг дээр жишээ нэг байхгүй. Хитрхи хүмүүс уянгалаад идэг. Одоо нийгмийн сайн сайхны төлөө ч юм уу тий. Энэ залуучуудыг 18-аас 24 насны тэр бүх хүмүүсийг ч юм уу тий. Ингээл яадаг. А тэр нь гоё л тоо. Гэхдээ төсөл ч юм уу тодорхой хэмжээнд хэрэгжих хугацаа хамрах хүмүүстэй байх хэрэгтэй. Яг тиймэрхүү байх хэрэгтэй. Тэгвэл аваад жишээ чи хэрвээ төслөө бичиж байхдаа чиний одоо хамрах хүрээж 18-аас 24 насны залуучууд бол тэрний одоо юу гэх юм те 18-аас 24 насны мянган залуу байхад тэрний 10% буюу би одоо юу гэх юм те 100 хүндэл
ингэж энэ миний төсөл ингэж хүрнэ. Тэгээ үр дагавар нь ийм хугацаанд ингэж гарна гэдэг. Тийм байх хэрэгтэй. Тэрнээс болоод үгүй те модоо юу учиргүй улсаар хөгжүүлэх. Тэгээ одоо ингээд ер нь ингээд төслүүдийг хараад тэгээ ингээд амар ерөнхий байхгүй чадахжуулах, хөгжүүлэх, өөрчлөх, шинжлэх гэдэг мэдлэг олгох гэх юм нүдэнд харагддаггүй юм. Тэгээд энэ нуус уламжлалт юм байл л дээ. Би тэгээ бүр нөгөө энийгээ бүр сүүлдэл мэдсэн л дээ. Хинх одоо төслүүд зарлагдж байгаа ч гэсэндээ нөгөө ахын тодорхой байдаг. Тэнгүүд ингээл нэг төсөл дээр очиад би наадах юм бичээ гоё ингээ хийчихэл та надад баг багш маарт гэж одоо хүмүүстэй очиж штэ тэнгүүд үгүй наадах юм өмнө тэрний компани тэр аваад бүрс хийлээд мөнгөний аваад итцэн одоо киноч байхгүй номч байхгүй юмч байхгүй махгүй гэд ийм бүр ингээ зах зээл бэд юм билээ энийг бүр ингээ сүүл хийлсэн тэгээ нэг амар үнжээртэй яг төсөлтөө байдгүй гэвэл бас үгүй тэгэхээр хувь хүний нэг гэсэн яг чи үгүй даа гэдэг зам байж бас тийштэй. Тэгээд ямар санаа нэг өөртөө амар хүссэн. Тэгээд тэрийгээ бүр ингээд нөгөө бодит болгоно гэж тэмүүлсэн бүх юмаа тэрэнд зориулсан хүмүүс одоо ингээд одоо нэг төсөл биш юмаа гэхэд одоо ингээд хүн тэрийг дэмжиж ч юм уу тий нэг гарцаа олоод тэр хүнд яаж хийж байгаа нэг гарцаа олно шүү дээ. Тэгж жагаад хийгээд байгаа. А нэг бол эсвэл бүр амар сайн төсөл бичээд нэг бол мөнгө аавна. Тий бүр ингээд нөгөө нэг одоо төслийн сонгон шалгалтанд орж мараад тий тэгээд мөнгө аавна. Эсвэл нөгөө гадаадын нөгөө одоо компаниудын чинь олон улсын сангуудаас мөнгө аавна. А тэгмүүд баскетболоор яг ямар юу одоо би ямар юу байсан бэ гэх юм бол одоо нөгөө бүр нөгөө зорьцсон тийм нөгөө хийгээд үлдсэн. Тийм нөгөө шаригцсан эдэн гараад байсан байхгүй. Тийм ямар сайн нөгөө мөнгөгүй яж компьютер ландер гэсэн тийм яг авах гэж байгаа юм шиг яг одоо ингээл одоо авлаа өмнө саналаа явуулчих. Тэгээд байдсан байхгүй. Тэгэхээр ер нь бол яг юу хийх гэдэг амар тодорхойлол тийм нэг хөрөнгө юу юм блэ хүн хийх гэж байгаа бол тэр мөнгө хэрэгтэй тэр ингээд болно тэр намайг дэмжин гэсэн болно тэр ах тийм гэсэн болно гэж хизээч найдууд хэрэг монголчуудын тийм нэг юм зам бас байдаг. Ингээд би найзуудтай чинь ажилларал ингээд манай нэг тэр ах ядаргаатай би тэгээ үгүй чи яагаад ингэ ажлыг ингэж удаашруулад байгаа юм бэ? Чи тэр ах махтайгаа ингэ ярихгүй зүгээр ингээл өөрснөө хийлдэ өөрснөө болгох л таагаа. Үгүй харин манай нэг амар л айтай би тэгээд ингэ юм ингэж нөгөө дандаа ингэж нэг зүгээр класс ингээл хийчих юм ингэж нэг хийдэг амар тууштай шүү манай нэг тэгэл нэг тийм амар ах ихчрэхэх дуртай хүндэтгэл хийж болно. Тэг нөгөө хэдэн тэгэл нэг амар ядрагц нэг том юмараа л байхгүй. Тэгээд нөгөө хөрөнгө оруулалт хайгаа авч явах бас ийм амар хүчсэн. Өөртөө гараад мөнгө байхгүй, өөртөө их мэдл байхгүй. Тэгсээр би томорхон тийм хүмүүстэй амьд таарсан. Тэгээд тэр үедээ мэдгүй амар долгоноол. Oh my god! Өөрийгөө бишилсэн. Тэгээд томорхон тийш ингээл амар сайн хандаал тэр хүн миний ажлыг бүтээж өгөх гээд байгаа юм байна гэж бодоод тэгэнгүүт ингээд тэр чинь эцтэй. Ямар ч мөнгөтэй эсвэл кофе авч өгнө чи. Тийм мөнгөтэй тэгэнгүүт нөө чи ингээд ямар ч үр дүнгүй заяа. Тэгснээр бүр ингээд томорчдаг. Тэр нөө хүн ингээд төсөл хөрөнгө оруулалт тавтаж гэсэн мөнгө өгье гэснээс нь бас шууд авч болохгүй байхгүй. Тэр үний дээ дараагийн дээр мөнгө авсны дараагийн зорилго юм үү? Тэгээ энэ хүн яг юуны төлөө намайг дэмжиж байгаа дээ. Сайн авахгүй бол хүнээс мөнгө авчдаг, тэрийг үрчдэг, эргээд өөрөө хүний ашиг сонирхлыг биелүүлэх хэрэгтэй ч юм уу, дээ даалгавартай ч юм уу. Тийм бол амар хэцүү байхгүй. Би нэг хичнээн юу хайжсэн ч гэсэндээ хөрөнгө оруулалт ингээ хайгаа явж исэн ч гэсэндээ бас ингээ хөрөнгө оруулагчдаа судалж ирсэн. Тийм судалж ирсэн яг хувь хүн хэмээ дээ. Яг ямар юм хийж исэн бэ. Тэгэхгүй мөнгө өгөх гэсэн болгон дээр нэг юм бол тэгэл үгүй одоо ингээл аль нэг намын одоо ингүүл амир новшин мэт те human Z гэсэн чи баскет. Наача тэр намын тэрний бараг л шээс гэж байгаа юм. Ати согноос. Тэр штэ гэлгүй ингээл миний хийж байгаа ямар ч үнцэн нөгөө ямар ч өгөө тэгэхээр ингээ мөнгө хөрөнгө оруулалт гэдэг нэрээрээ болохоос эцэст нь мөнгө л яагаад байгаа штэ юм хийх мөнгө яаж байгаа. Гэвч мөнгө чухал ч гэсэндээ нөгөө 10 жил мөлий ингэж харахгүй бол бас ингээл байн мөнгө хайгаа. Хөрөнгө оруулагч нар дотор их олон янз байгаа. Тэрийг дараа ярина. Тийм дээ. Тэрийг бид бүр нөгөө юмаа мэддэг байсан хойноос мэдсэн дээ. Тийм тэгээ нөгөө бид хэдийн нөгөө бичлэгээ ингэж цувралаар явуулаад байгаа зорилго нь болохоор ингээд хүн нэг юмыг амар одоо тий би чинь анх байгуулснаас эхлээл шууд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тавьснаа. Одоо ингээд тий шинэ оффист орсон ингээд бүгдийг нэг ярьчих юм. Тэр хүн тэр хойд амар гоё кафе. Тэнгүүд дараа бүх юм ингээд нэг гоё ингээд явцсан харагдах байна. Тэнгүүд дараа нь ингээд бодох юм байхгүй. Бид ингээд баг багаар нэрэд нь шүү дээ. Ямар ч байсан хөрөнгө оруулалт хайхад 1 жил бол шаарддаг юм байна тий. Хөрөнгө оруулагчаа судлах хэрэгтэй байна гэд ингээд бодож байгаа. Хүн чинь одоо магадгүй дараагийн бичлэг гартал өөрийнхөө процессыг
дотоод планыг гаргаж байгаа. Саяхан хүртэл санаж байна тань нөгөө юу төсөл бичээд хэлсэн те. Тийм. Бүр нэг мэдээд байгаа хэрнээ тэрийгээ нөгөө маш сайн тооцоолог болмаас алдаа гаргасан байхгүй. Тийм болохоор бас нөгөө юмыг одоо тийм нэг хугацаатай заасан төсөл ингээд материалаа өгөх гэж байгаа бол заавал тэр 3-тай, 5-тай, 6-тай бүр яг 6-ад гэх юм бол 5-50-ээс өгөхсөд нь ямар ч хэрэггүй зөв амар юм наривчлалтай бичээл тэгэл бас тий амар юм ядраа өөртөө дарамттайгаар биш ингээд за хол эргээд холбогд хуцсны дугаар муугаар маань тэр жижиг сажиг дээр бүгд анхаарах хэрэгтэй ямар цаас маас нь хийж өгөө үсгийн фонт тэр нөгөө нэг нарийн нэг зайлшгүй байх хэрэгтэй юм. Тийм нөгөө одоо нөгөө нэг яг нөгөө нам журмаараа байх хэрэгтэй төсөл гэдэг чинь яг тэрмээрээ л байх хэрэгтэй тийм. Тэдэн цагт хүлээж авах гэсэн бол яг тухайн цагт нь өгнө 0-1 минут хоцорсон бол авахгүй л юм. Хүлээж авахгүй Тийм бидний туршлага шүү энэ зүгээр тийм бид төслийн мэрэгчлэнүүд бол биш лээ зүгээр өөртөө сайхан бид нэлээд юм төслөж өгөө туршлага. А тэгээ нөгөө хөрөнгө оруулалт хайж авах гэснийг юм хэлчихээ хүмүүс нөгөө ингэж бодд юм лээ. Тэр хүн заа гэх юм бол окей зөвшөөрчлөө шүү дээ. Тэгээд шууд мөнгөнд бүтээлх юм гэж бодсон шүү лээ. Ер нь бол ямар ч гэрээ хэлцээр тохиролцсон байсан бай. Бэлэн мөнгө нь яг тасаар орж ирэх хөтлөө ч юм уу те. Ямар ч байсан нэг 16 хоногийн багцаад авах хэрэгтэй юм лээ хүн. Тэгээ нөгөө за одоо магадгүй ингээд би нэг одоо капанта гэрээ хэлээ те. За яг уу магадгүй том монопол болсон ч юм уу те. Эсвэл бол нэгэнд одоо стажинхэн супер аж ахуйн нэгжүүд болсон газрууд бол хүдээ яг ингээд бизнесийн журмаар амар гоё харьцдаг те. Окей гоё юм хийж ийн гэж чи манад ингээд өч. Оройн юм те сурталчилгааны бичлэг оройн мөнгө шууд даасанд орж ирдэг ч юм уу. Ийм юм байдаг. Гэтэ энэ маш цөөхөн одоо те хөрөнгө оруулалт гэж ойлгож шүү дээ. Энд ч одоо мөнгө л олж байгаа юм чи. А тэгмүүд ихэнх тохиолдолд одоо ингээд гэрээ мэрээ хийгээл тэгмүүд 14 хоногийн багцаатай байхгүй бол энэ хийцэн мөнгө нь маргааш ороод ирэх юм гэж найдаж өрөөсөө болохгүй. Би тэгж амар халдчихсан. Амар хүрөө хүүгээс хүүгийн хооронд байж яажсахгүй. Тэгэхээр нөх хөрөнгө оруулалтын ч мөнгө бай гэрээний ч мөнгө бай нэг тийм мөнгийг шууд бүтэн гэж ингээд ойлгох хэрэггүй. Энд ч өөрөө бас ингээд удаан хугацаанд эргэн төлөвлөхгүй гэдэг янз янзын нөхцөлтэй мөнгнүүд болохоор ингээд амар хэрэггүй. А хүмүүсийн бас нэг ойлгодог юм нь одоо би одоо 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан байж тээ. Хүмүүс намайг хүн шууд 100 сая төгрөгт олсон гэж ойлгодог хүмүүс. Тийм. Үгүй энэ чинь нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй амар олон хэлбэрээр явагдана тийм үү. Шууд ингээд хүн нөгөө хөрөнгө оруулалт авлаа гэж хин л ингээд надад төгтөм мөнгө өгч явах тийм жишээж байхгүй. Энэ бол амар хөдөлмөр амар их тэр хүний итгэлийг олохын тулд хийсэндээ янз бүрийн юмнуудаас үүдээд тэр мөнгө орж ирдэг. Тэгээ энэ мөнгийг ингээ хайж авах хэвчээ нөгөө хүндээ та надад 50 сая өгч юм бол би статик гэж юусэн болохгүй заяа. Авсан мөнгөөр хүмүүс өөрөө дараа тэнэгтэй тийм. Эсвэл авсан мөнгөөрөө өрөө дарах ч юм уу. Өөрийнхөө юмыг төлөвлөж өөрийнхөө дуртай амиг авдаг ч юм уу. Эсвэл нэг хит хоног саг гэх юм уу. Нэг сармар саг гэх юм уу. Тийм юм бол амар тийм нэг миний нэг амар аавштай юм. Хэдүүлээ 2 удаа хөрөнгө оруулалт авсан шүү дээ. Бүгд амар зохистой захин зарцуулагдсан тий. Бүгд химнсэн мэдээж өөрсдийнхөө нөгөө цалин мөнгийг тавихын тавьсан. А гэхдээ ингээд өрөө дарддаг ч юм уу тий. Нэг төр авснаа буцаагаад өгье гэдэг ч юм уу нэг тийм муухай апасны юм ороод ирэхээр л юм ингээд цааш та апасны хэлөө тавьчих жоохгүй. Нэг хөрөнгө оруулалт хайж авах хэвчээ би ийм юм хийнэ. Миний хийх юм ээ. Ингээд мөнгө зүгээр л нэг талынх нь хөшүүрэг болохоос биш. Мөнгөний төлөө хийж байгаа юм бишээ гэдэг нэг тийм гоё итгэл үнэмшлээ хүнд таниулахгүй л тий. Та одоо баг зарим нь баг ингэж гээд юм шиг ба нэг 10 сая төгрөг өндөр сүртэй ингэж баг хүнээс мөнгө авах гэдэг юм хийх гээд байгаад идэг. Тэгвэл үгүй шүү дээ тий. Хин зовж олсон мөнгөө за би 100 сая төгрөгтэй энэний 10 сая юу хэн багтай гээд өгөхгүй шүү дээ хинж байсан гэсэн. Тэр хөрөнгө оруулалтын ингээ нөгөө нэг хайж явах явцдаа өөрийнхөө л юу хийхийг би юу хийж чадхаа би тэр хүнд юу хөл бодоод авах хэрэгтэй юм лээ. Тэгвэл тэр хүнээс авах мөнгөө бодвол яавал надад мөнгө өгөх гэдэг юм авах зам нь тойрол юм. Яа гэвэл мөнгөтэй хүн чинь мөнгө авах чам хүн яаж байгааг амар мэддэг юм лээ. Тийм тийм. Тэр нэгэл дан ганц чи яваад орчих зөндөөл хүмүүс тийм зөндөөл хүмүүс гуйж байгаа. Тэгээд манай монголчин бас яг нөгөө мэрэгжлийн хөрөнгө оруулагчид сая хавар штэ одоо нөгөө гадаадд бол стартапуудыг дэмждэг тусгай бүр ингээд сан тий бүр ингээд тусгай мэрэгжлийн хөрөнгө оруулагчид эдгээр яг ингээд яаж хөрөнгө оруулах зам авах зам нь ингээд тодорхой тий ийм шалгуур нөхцөлийг хангана тэр донд шалгаруулалт явагдана ингээд амин бүх юм тодорхой манай ч болохоор тийм мэрэгжлийн одоо тэнд нэг хөрөнгө оруулагчид гинэгээ гүйж очиад уулзах юм байхгүй. Тэгэхээр зүгээр тий айгу хавар тэнгүүд яг хөрөнгө оруулалтыг хэрэг авах вэ гэх юм бол одоо хэрхэн хүний олох вэ гэх юм бол тий яг зүгээр л өөрөө ингээд тухайн салбар мэрэгжил чиний хийх гэж байгаа юм чинь таарах одоо тэр салбартаа гайгүй мөнгөтэй ч юм эсвэл би дэмжиж гэдэг өөрийгөө илэрхийлсэн хүмүүс байх юм бол
тэрэн дээр ингээд нөгөө төсөл мэсэл одоо юм барьж орно гэхээс бас газ яг нэг мэрэгжлийн хөрөнгө оруулагч дээр очиж юм уу тий бас ингээд өчрөө тэд нар ингээд нөгөө хөрөнгө оруулалтын журмаар мөнгө тэгвэл бас яг нь тэгэж авах нь аавна гэхдээ бас маа нэг тийм хүмүүс байдаггүй тийм хүмүүс ингээд хайгаал би хаанаас олох уу мэдээлэл нь яах уу гэх юм бол ер нь бол бараг байхгүй. Тэр нэг одоо чинь за би одоо миний цалин одоо чинь 600 мянга буулаа заяа. Тэнгүүд би тэрнээс 100 мянга төгрөж амар харамна шүү дээ. Тэр хүний мөнгө чсэн тийч харах хэрэгтэй. Энэ угаасаа баян юм байж тэ энэ угаасаа мөнгөтэй юм гэж би өөрөө хийж байгаа амиг ингээ хүн амар өнөрт мэдлждэг юм лээ. Үр дүнгийн мэдхгүй хийж байгаа юм мэдхгүй нөөрхөө хийж байгаа амиг л баг ингээ дахин давтагдчихгүй санаа болцсон юм шиг ингээ бодоод идэм билээ хүн. Энэ ингээд яг буруу биш л та мэдээж хүн л хэмжин бүтээсэн юм а тийм л. Гэхдээ тэгж бодоод идэг. Тэнгүүдээ нөгөө өөрийнхөө ингээл хийх байгаа юм ийг л яриад ингээл өөрийгөө л ингээл бодоод идэв нөгөө хөрөнгө оруулагчийн талаасаа тэр хүнээс би авсан мөнгөө яаж хүлээ, процесс яаж өрнөх хүлээ тэр болгоно юусэн гэж боддгоо юм лээ. Яг ингээд бодоход би ч гэсэн өөрөө яг тэгж бодоогүй байсан юм байлээ. Тэгэхээр нөгөө мөнгө гэдэг чинь өөрөө аягүй заваан штэ ер нь алтай ингээд болж байгаа процесс нь. Тэгэхээр тэр хүнээс мөнгө авч л аваад зөрүүлээ тэр мөнгөтэй дүүцэх нэг бол үнцийн нөх хэрэгтэй эсвэл мөнгөнд буцааж өгөх хэрэгтэй гэсэн хомсрыг өөртөө бүр ингээд суулгаж байгаа хэрэгтэй. Тэгэл ингээл нөгөө нэг би нэг ингэж тэнхчихсэн. Нөгөө нэг хідүүнтэй ойлгомжтой дэмжихгүй болгоомот амар бараг л бүхэн худлаа гिचгээл те хинч намайг дэмжихгүй юм гэдэг. Хин тамаатай юм би тийм миний хэлсээс би хэлээ. Үгүй шүү дээ. Хинч надад туслахаагүй. Би яг ч тийм хэлсэн дээ чаддаг ажлаа хийгээл явахгүй. Тэгээд энийг хүн ингээд ойлгоход бас яг дахиад нэг удаа шантрах тийм хэрэгтэй хүнд бас тэггүй би байжснаа. Ялттай юм уу? Бас чи чадахгүй шүү дээ хүн чинь. Хүнд тийм сэтгэл зүй бэлтгэх нь гэдэг чинь амар удаа. Тэгээ нөгөө хүн дэмжихгүй байвал миний санаа дутуу байна л гэсэн үг. Хүн мөнгө өгөхгүй бол би болоог байна л гэсэн үг. Эсвэл хүн өгөхгүй одоо тий хангалтгүй байна гэх юм бол би хитрхи их мөнгө хийднэ гэсэн үг. Тэр өөрөө хийж байгаа юм бол өнгийн үг гэхээс тэр хүн тэрнээс олчлаа, энээс олчлаа тий тэр миний имийг тэгчлээ гэхгүй. Тэгээ нөгөө бүх юм ингээд өөрөөсөө ингээ хайгаал өөрхөн төслөөс хайгаал тий би нэрээ буруу юм хэлэх гээд ам болов ингээд ам болов тэгээд ам болов гэх тусам хийж байгаа юм чанартай болно гэхээс нэг амар утга юу үнцээрээ өөрчлөгдөв тий миний зорилго морилго өөр бол тийм байхгүй. Тэгээ уусаа төслүүд дээр ч юм уус бол хөрөнгө оруулалт авах хүмүүс дээр тийж яг мөнгөний талаа хайгаал мөнгө яаж байгаа юм бол өөрхөн үндсэн санаа сүлдээ бүр арилгачдаг хөх тэгээ хүн ингээд наадах ингэж юм шиг өгөнгөөр чи ингэжээж тэгвэл хэдэн дөрөв өнгө шууд өөрчлөгддөг ч юм уу тий Түнгүүд юу яаж юм л та бидэд бол одоо хөрөнгө оруулалтын л талаар ярьж байгаас яхаа мэдээж төсөл хийх юм бол энэ чинь гарааны бизнесийн хөрөнгө оруулалт байхгүй юу. Тэрнээс бол төсөл бичээд одоо юу гэх юм нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа юмнуудыг бол хөрөнгө оруулалт хийдэг. Одоо хөрөнгө оруулалт бишэлтэй төслүүд зөндөө байдаг л та. Тэр ч одоо Канадын сангийн ч юм уу тий. Эсвэл сангууд ч юм уу эсвэл Австралийн засгийн газраас ч юм уу ингээд зарлагддаг тодорхой хугацаанд өдр байдаг. Тэд нар ч юм бол зүгээр яг тийм ашигын төлөө бус танаа тийм төслүүд өдр байдаг байхгүй. Биднийх ч юм бол угаасаа мэдээж тодорхой хэмжээний ашиг олно. Энэ чинь гарааны бизнес. Тэгээд тэрэн дээр хүмүүс яаж хөрөнгө оруулалт авах вэ гэдэг талаар ахгүй юм бол. Тэгээд тэр нөгөө нэг юу гэдэг чинь огч чинь яриад нэг хүмүүс нөгөө өөрийнхөө санааг дахин автагдчихгүй гэл нуугаал яваад идэг. Тий. Тэгээд бас тий хүмүүс яадаг вөхөр ингээд нэг юм монголчуудын бас нэг муухай зам гэж би боддог байхгүй. Яг хэр өөрийнхөө санааг ингээд нэг малчиг санаа болсон юм шиг. Чиний санаа угаасаа дэлхийд дээр угаасаа аль хэдийн бүгд хийгдсэн байхгүй тавтагдчихсан. Угаасаа л тийм байдаг. Тэнгүүд яд өгөхөр тэрийг ингээд нуугаал яваад байдаг юм муухай. За яг би ингээд чамд хэлчихээ тэгээд за яг монголчуудын бас нэг муухай бас нөгөө тал нь байна. Яг бол хүний юмыг сонсонгуудаа тэрийг шууд ингээд хулгайлж авах шууд ирээд зэрэг хийждэг ч юм уу өөрөө бас мэдэрсэн. Тийм ирээд зэрэг хийждэг. Тэнгүүд хүнд ярихаасаа яадаг. Би болохоор хүний санааг сонсон. Найзаа наадах чи ингээд гойд сайжруулах ингэжэж болох юм шиг эсвэл надаа ингэж туслах боломж байна. Эсвэл ингээд хамтраад наадах чи ингэж эсвэл найз наад талаар чи мэдэхгүй. Тэ ингэж яриад тэнгүүд хүнтэй ярилцах тусам санаа аягүй гой боловсрдог байхгүй. Яг бол би ганцаар чи ярьсан ш та. Би ганцаараа бодоол явуулсан чинь амар дутуу байсан гэдэг. Дутуу байсан. Тэнгүүд амар дутуу байсан. Тийм тэнгүүд ингээд яадаг вөхөр хүмүүс нэгэн дээр очиж асууж мэддэггүй нэг бол муухай санаас бол ярилцдаггүй. Амар юу сонио. Тэгэл ингээл нугаал дараа л яваад юм сонио. Тэнгүүдээ тэгэл нэг очих нь болдог л алгүй. Тэр санаан тийм өмхөрөө тэгээд алгуулдаг. Өмхөрөө гэж. Тийм нөгөө одоо ингээд тэр нөгөө хөрөнгө оруулалтын мөнгөийг юунд зарцуулдаг гэдэг ярих хэрэгтэй байна л та. Тэ хөрөнгө оруулалт гэдэг мөнгө чинь амар сүртэй мөнгө байгаа шүү дээ. Тэгтээ тэр чинь юунд байдаг вэ гэхээр нэгт ажиллаж байгаа хүмүүсийн цалинд явна. Тэ түрээсэнд явна. Тэгснэ тоног хөрөмжөнд явна. Урсгал зардалт явна тий. Интернет тавиулахаас эхэлнэ. Яг энэ юмнууд л тий одоо магадгүй бид нарт ингэж чинь өөрөө хөрөнгө оруулалт. Тий. Очиж суучдаг юм байсан бол бид нар очиж суугаа юм хийж штэ тий. Тэгэхгүй та нэг хүний ажлыг боддог хүн ингээл
өглөө очих газаргүй тэгснэ юм хийх гээд тах чинь амар хэцүү байхгүй яг би ингээ өөрөө мэдчихсэн. Тэгээ би нэг офс ингээд гэршиг байлгана, тавтай байлгана, гой байлгана гэдэг чинь яг тийм учраас тэнгууд ингээд энэ болгон чинь ингээд хөрөнгө оруулалт. Эдрийг базаал жилээр нь ч юм уу ингээд ботхоор их мөнгө гарчдаг байхгүй. Зүгээр одоо хүмүүс ч гэсэн ингээд ажиллаж байгаа байгууллага тий хэдэн хүн цалин өгж ийн түрээс сэдэг өгж ийн бид нар хэдэн өрний эдээд хэрэгж ийн гэж бодгоно жилдээс амар их л зардал байгаа. Тэнгүүд энийг чи ингээд тэггүй ингээд тэгээ бид дөрөв шоуд болох гэсэн маа 40 сая төгрөг хүч 10 хувцах гэсэн энэ гэсэн юм биш шүү дээ. Ер нь бол мөнгө чинь тэгж өргөддөггүй байхгүй. Яг цагаад болохоор 12 санагт ингээд жил тэ интернет 250 мянган төгрөг төлөөхөд 2,500 түрээс сая төгрөг өглөөхөд 12 сая ингээл 15 сая төгрөг байгаа ч тийм. Бодит байдлаар мөнгөийг ингэж уурдаг. Яаж ч сүүлийн үед манад ингээ мөнгө зүгээр тоо болсон. Сая төгрөгийн цалин авсан ч гэсэн ингээ юу ч болтгүй тийм болсон. Нийгмийн асуудал шийдэж чадахгүй. Хөрөнгө оруулалт гэдэг нь ер нь бол тэр хүмүүс ажиллах гад өдөр тутмын ахуйн хэрэглээ болно тий. Яг тэр нөгөө ерөнхий юм зарж ийна л гэсэн үг болохоос хөрөнгө оруулалт авсан гэнгүүт амар хэцүү. Тэгвэл бас нөгөө талаараа хүмүүсээс эсвэл үе тийм гоё брэндүүд байлээ. Хүмүүс ахна офсын хамгаа тий. Чи юм ингээ хийчээ гэдэг мэдэг юм уяатай юм хайвал амар их байдаг. Тий. Нөгөө хүмүүс бас аюух хөрөнгө оруулагчдаар нөгөө бүх асуудлаа шийдвэрлэх гээд нөгөө буруу дайраад байдаг. Одоо хөрөнгө оруулагчдаа цалингийн шийдлээ, офсын шийдлээ тий нөгөө мөнгөөр нь одоо өөх мөнгөөр нь цалингийн шийдлээ, офсын шийдлээ. За тэр донд урсгал зарлаа шингэлээ тий. Ингээ байж ангууд хөрөнгө оруулагч нь за зөвхөн чамд офсын зардлыг чиний одоо 6 сарын цалин чинь ч юм уу тий өвий. А тэрнээс цаашаа өөртөө үйл ажиллагаагаа явуул. Та тий надаас ингээ сал ингээд тэгээд надад тий бие дагаад тэр 6 сар та нар цалин гэж бодохгүй ажиллаад 6 сараас хойш та нар цалингаа яаж болох вэ? Урсгал зардлыг яаж болох вэ? Гэдэг болгоноо өөртөө тооцоод бодоод тэгээ 6 сарын дараас тэ цалингуу гүрийн үү мөнгө олно уу тий тэр болгоныгоо бас амар сайн тооцоолох хэрэгтэй. Тий хүмүүс дээр очиж ярихдаа ч гэсэн бас энэ талаар ярих хэрэгтэй. Бид нэр тэ ингэчих юм бол энэний дараа ийм үрдв. Тэгэхгүй нөгөө хүмүүс ингэ нөгөө мөнгө авахаар бодоод гэхдээ мөнгө авснаа үрддэг гэсэн гинт үүсчүү гэдэг юм бэ. Тэгээ байж хүмүүс уусаа чамд ирж уулзсан тийм. Өглөө шүү дээ. Үгүй хэдүүлээнд авч гисэн байдаг гэсэн тийм. Тэгмээдээ хөрөнгө кофе билж таалаа. Тэгээд нэг юу юу ярих гэж байлаа. Хөрөнгө оруулагчдэр за тийм. Тэгмээдээ бүх асуудлыг чинь шийдэх албагүй. Угаасаа тухайн нэг хэсэг асуудлыг чинь шийдэж өгнө. Тэгээд тэрнээс цаашаа юмнуудаа өөртөө шийдээд явна. Тэгээд тэр харамж ингээд нэг бас яг тэр нэг бизнес модель мөнгө олох арга зам чи ямар байхаа гэдэг нь аюул чухал байгаа байхгүй. Тэгэл 6 сарын дараа ингээд нөгөө цалин өгөх хөрөнгө оруулагч цалин өгөх болсон чинь та буурсан газар бизнесүүд амар их байгаа. Тэгээд ер нь бол айл болох ухаантай л байгаа да. Тэгээ одоос нэг үе бодлоо хүмүүс ингэж ярьж байгаа юм ч гэсэн тий хүмүүс ингэ шууд юм хий гэж боддог. Тэгвэл тийм надад үнэхээр гоё санагдсан тий. Тэгээ Монгол зах зээл нь байхгүй гараа гэж бодно үстэй тий уусаа. Тэгэхгүй ингээ одоо яг наач нөгөө нэг тийм ажлын байрны тий хүний нөгөө ажиллах хүчний тийм ингээд таатай нөхцөл таг нойрчтэй уусаа бүр за гой газрууд мэдээж байгаа. Гэхдээ тийм бүгд байгаа. Гэхдээ мэдээж тийчээ ингээд бас тухтай бустай байгаад ах хэцүүтэй чи хэзээ хүний ингээд амьдрал чи яваад нь шүү дээ. Одоо ингээд дахин чи энэ настай байхгүй. Тэгэхээр энэ болгоно ингээд хүн юм хийгүүд энэ хайсан хөрөнгө оруулалтаа тий авсан хөрөнгө оруулалтаараа магадгүй яг тэр авсан хүнийхээ насны дээр очиод зөрүүлээд өөрийнхөө залуу байсан шиг үеийн хүмүүс хөрөнгө оруулна гэдэг юм гой боталтай л ингээд байгаа л. Тэгээ одоо нэг хүмүүс ажилтаа ч гэсэн бизнес хийж болно шүү дээ тий. Ингээд уян хатан болсон одоо юм чинь ингээд тэгэхгүй шууд над чиг тэнийг юм шиг ажилласаа өчигдөр хөрөнгө оруулалт хийх тий. Энд чинь бас аз бас байгаа шүү дээ тий. Энд чинь нэг биедээ биш тий. Энд чинь бас нэг хүний хийсэнтэй хөдөлгөөний үр шимт гэдэг нэг аз бол байгаа. Тэрнээс би амар зүтгэсэндээ олоод байгаа ч юм биш. Тэгэлээс энэ аз дахиад хүн таараач үгүй ч үдээ. Тэгэхээр ингээд барьцтай болгож иж хийх юм окей болгож иж мөнгө хайгаад явах юм бол чи одоо зөв юм олоо зөв хүнтэйгээ уулзах чадах юм бол мөнгөлдөд хөрөнгө оруулалт олдгоогүй бол олддог. Гэхдээ энэ дунд амар хугацаа амар их одоо шадрах юм тий хүн болгонд дэмжихгүй ямар ч юм нэг 10 хүнтэй уулзаад хийлдэхтэй билэн л. Тэгээд бас юу хүний мөнгийг аваад зүгээр үрчиж байгаа юм бол бас чи ингээл та зүгээр ингээ 20 сая төгрөг 30 сая төгрөг бэлгэлж байгаа юм бол байхгүй шүү. Тэрний чинь оронд ингээ бид нэр
тухайн мөнгө олж өгөн тий. Бас яг буцаагаад өөртөө ингээд юмд хийж байгаа гэсэн үг байхгүй. Одоо хөдөлмөрлөхөөс өөр аргагүй тий ажиллахаас өөр аргагүй. Тэгээ амар тийм хөрөнгө оруулалт аваад амар гоё юм болчтой юм бол байхгүй. Тэр болчихноо юм байна. Тэгээд одоо буцаагаад тэрийг хүнтэй олж өгнө гэсэн итгэлтэй тий хүнийг тэгэж хөлтөхгүй луурдахгүй тий. За бид нэр ингээд амбуурчлаа гэсэн үхгүй бид нар одоо ингээд зүтгэн одоо энэ мөнгийг олж өгнө. Хүний мөнгийг ингэж болохгүй гэсэн амар итгэлтэй байхгүй бол бас нэг хүний мөнгийг аваад жидгээр 30 сая тансаглаж бас болохгүй шүү дээ. Тийм. Гэтэ энэ ойлголт хүмүүст хэрэгтэй л дээ. Ингээ хөрөнгө оруулалт гэх гоё нэр хүчдэг дээ. Тэгснэ оруулалт тавьсан, хөрөнгө оруулалт тавьсан. Энд би нэр хүчдэг. Ясан дээр хүний мөнгийг аваад би мөнгөнд өгч байгаа л процесс байхгүй ч дээ. Мөнгөдөө эргүүлээд өгөх сэтгэлтэй дээ. Ер нь амин тийм хүнчээ сэтгэлийн хат хэрэгтэй ч гэхгүй яна би энэ мөнгө авч эргүүлээд өгч чадахгүй дээ хүнчээ бас авч чадахгүй дээ тэгэхээр ингээд хүнчээ ээлж дараатай дээ тэмүүтээс ийм бодлоос нөгөө хүмүүстдэг юм лээ амар олон сая төгрөг олоод сурцсан тэрбум маань олоод сурцсан хүнс инээдтэй сайдаа яаж олно гэдэг бас нэг тийм ойлголтоос байд юм шүү лээ а гэхдээ нөгөө яг сургуулаа төгсөөл те мэргэжлийн ажилд ороод 300 мянган хүний цалингаас ихлүүлээд ингээд явсан хүний хувьд бол 20-30 сая төгрөг олоод тэргээ тодорхой болсон буцаагаад 2300-аар төлнө гэдэг чинь нэг удаа бас амар гой бахархмаарахгүй тийм мөнгөөр өгүүлээд өгч जैन тэр дунд карьер юмнуудаа ингээд хийж ингээд тэгээд нөгөө дараагийн бичлэгэн дээр би яг тэр хамгийн ихний хөрөнгө оруулалт тийм хамгийн ихний 100 саяхан талын хөрөнгө оруулалтыг яаж авснаа тийм тэрийг авахд төсөл дээр юу гэж бичсэн яасан ийснэ бүгдийг ярина тэгэнгүүт би дөрөв нийлж авахгүй. Яг өнөөдрийн бичлэгэн дээр яасан бэ гэхээр нөгөө хайж явж байгаа явцад би тийж жоохон салгамнаад байсан тий. Тэгвэл ийм болохыг хүн мэдэхгүй шүү дээ. Тийм байсан болохоор би жоохон их ярьчлаа. Бас тий. Нөгөө нэг за баска ингээд хөрөнгө оруулалт авчлаа тий. Тэнгүүдээ яг ингээд өөрөө ингээд бэлэн 30 сая төгрөгтэй одоо хэдэн сарын цалингийн нөөцтэй офистэй таны төхөөрөмжтэй байжгаад хүмүүс ингээд ажилд авах чинь нэг өөр шал өөр бэлэн угаасаа бүх бэлэн нэрж байгаа юм чинь тэнгүүдээ баскагийн цалингийн нөөц дуусчлаа тэнгүүдээ одоо яах цаашаа мөнгө олоогүй байж болно шүү дээ мөнгө олоогүй тэгээд цаашаа гаргалгаа олоогүй одоо л яг хэдүүлээ цалингийнхаа төлөө ажиллая гэсэн чинь нөгөө бэлэн нэрж хүмүүст яваад өгч штэ одоо ингэж байж чадахгүй нэ явуулаараа би ингэ мөнгө төрөх хэрэгтэй байна тий ингэмээр наа тэгмээр наа хэвээр тэгээд яг тийм тус-тустай л амжилттай юм чинь угаасаа тэгээд яваад өгч би тэдээ болохоор яасан нөгөө анханасаа нөгөө зорилго нэг нэгтцсэн. Тэгээд нөгөө би энийг уусаа мөнгөгүй хөрөнгө оруулалт авахгүй гэж мэдэхгүй байх үедээ ингээд нөгөө хийх гээд бодсон байсан болохоор яг ингээд дараа нь бас ингээд нөгөө нэг хөрөнгө оруулалт аваад тийм хөрөнгө оруулалт аваад яасан ч байсан гэсэн хэдүүлээ ингээд хийн бүтээн гэж бодсонсаа тэгээгүй бас нөгөө хүмүүсийн учиргүй наан одоо баг бүрдүүлэлт гэдэг яг энэ дээр юуг анхаарах вэ? Хөрөнгө оруулалтын наан чи нөгөө нэг баг бүрдүүлэлт гэдэг амар чухал байхгүй чи ядаж л нөгөө нэг одоо би мөнгө авлаа гэхэд би эднэрийг ингээд эднэртэй бид нэр ажиллана энэ намаа ингээд хаяа авчихгүй гэдэг хөрөнгө оруулалтаас илүү чухал нэг юм чинь бас баг бүрдүүлэлт байгаа. Баг бүрдүүлэлтийг бас нэг бичлэгээр ярина тий. Одоо энэ чинь ингээд зүгээр найзан дундаа гэж ирсэн юм биш гэдэг бас хэдүүлээ ярина тий. Энийг бас бид нар амар тустай ярина за бистэ зөө. За тэгээд багшлах гартал. Одоо дундаас насхан баг болоо. За тэгээд ямар ч тач хөрөнгө оруулалт авах явцад нэг юм хүү юм болдог. Тэгээд нөгөө цурамд оруулах аргаа тэгжээд нэг өдөр ам халахаар амар гоё ярьж өдөр бас эсвэл лайваар ярьж өгье. Тэгээд тий пэйжийн лайваар ярьж та нилээ нөгөө нэг энэ бичлэг үзсний дараа хүлээж ивэл лайваар ярьж өгье. Тэгээд гоё яа. Тэгээд манай хайгуудыг даарай. Манай YouTube дээр subscribe дараарай. Instagram дээр follow хийгээрэй. Би тийм нэг гарч байгаа. Гоо мааз юм ярьдаггүй аа шүү. Тийм, ер нь бол тулсан юм аа л ярьлаа. Тэгээд дараагийн бичлэгүүд дээр хүн ингэ нэг дор химиг мэдхээс илүү те яг туршлагаа сонсоод өөрөө туулаад үзвэл хүмүүсийн амьдралаараа ойр охин болоо гэж бодоод явлаа. Тэгээд Octi Startup-ын маань 3 дугаар дугаар энэ түрээд өндөрлж гин 4 дахь дугаарыг дараагийн 7 хоногийн энэ өдөр үзээрэй. Бүгдээрээ баяртай. Bye. Bye. Oh, торн бай. Тэгтээ шээ. Bye. Тэгтээ чи хоёр тийш.